7 сарын 18-ны хичээлийг ингээд сая хагасанд ингээд нөхөх заахгүй юу. Тэгээд одоо ингээд өнөөдөр бүтээсэн. Тэгээд ингээд ганц өдөр амраад маргааш ингээд шууд ажилдаа ахгүй. Тэгээд өнөөдөр болохоор би сайхан унтаж босчоод манай ингээд дээд айл ингээд дандаа юм нүдэд идэх байхгүй. Тэгээд тэр нь бүр хамгийн амжилттай. Нэг бол хар эрт, нэг бол ингээд амир орой. Мэдгүй би угаасаа хар эрттэй амир орой л гэртэй байгаа юм чинь. Би замдаа нэг гэр оруулахын замаар явдаг байхгүй юу. Тэгээд төгжээгүй гэж тэр зам руу орсон жаа. Амар төгжээтэй. Finally би нөгөө нэг десерт 39 руугаа ороод юмнууд авлаа. Тэгээ нэг 2 3 төрлийн юм авсан. Тэгээд 2 уух юм авсан ахгүй юу. Тэгээ уг нь би гэртээ очиж жагаад юу нууя гэж бодсон. Тэгээ яг гол нь манай гэр эндээс жоохон хол байгаад байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт би бас ээж аавд очих хэвээр. Машиндаа шууд бичлэгээ хийчээ. Тэгээ шууд ээж аав явахгүй бол миний бас өнөөдрийн төлөвлөсөн ажил оройтох гээд байна. Бушуухан шил юу ээж аав хоёр охлоо явах шаардлагатай байна. За тэгээд энэ десерт 39 болохоор байна шүү дээ. Би Солонгост байхдаа Солонгос ч юм бол одоо ерөөсөө десертний их орн шүү дээ. Тэгээд тэр дундаас миний ер нь хамгийн дуртай байсан. Би жоохон яриа шуугхлах. Тэгтээ жоохон юугаа кондишнер юмчи би амар халууцаад байна. Нэг тийм час хийсэн гоё амттай байсан. Гоож үрчтэй ийм хийжүүлсэн ус тэнийг амсаж үзье. Гоё. Тэг яг хажууд талд маань машинтай хүн цонхороо намайг гайхаж явах шиг байна. Зүгээр дээ. Энийг өштэй жоохон холихгүй л юм байдаг. Савлгаан том байгаад одоо би нөгөөднийг нууж үзье. Амар чиз, амар тийм өрөмлөг амттай. Өрөмч угаасаа чиз юм уу мэдгүй юм. Амар монголчууд амтагдж байна. Монголд байгаа шүү гэсэн шиг л нэг тийм гоё монголчууд амтагдж байна. Гэхдээ муухай юм бол алга. Тэгээд гоё юм байна уу? Гэхдээ 18,000 байхаар хэмжээний бол биш юм байна. Монгол ер нь Солонгос нэршлүүдийн ч сайн мэдгүй. Нэрнүүдийг хараад хэлээд үгүй заяа. Энэ болохоор юу байлаа? Монгол нэр нэ штэ. Бяцлагтай крокон шүү. Бяцлагтай крокон шүү гинэ. Энэ нэ штэ ингээд. Хорвоочи хүний нулимсан садгуулаагүй. Амар гоё. Тийм нэлээ уурч цаа юу тэгээ задлахгүй. Бутаа жидэхгүй хараа л уурхаад байна. Гаднаас нь аим гоё амттай. Энийг юу яа? Би болохоор ингээм амсж байгаа дээж аваад очиж байгаа. Амар ч юм. Солиотой шүү дээ. Гоё. Хажуудлын маань машины ишбэр цонхоо нийт 50 татдаг юм чимэр юм. Өгийн их чи хэлээвч би өөрөө ичиж гин гэж байгаа. За энэ харлаа. Бидний өнө кремнүүд нь амар тийм яг нэг юм чизлэг амтаараа юм байна. Амар тэмчхэрлэг биш. Тэгээ 18 он өгч дөө. Би оноо өгөх юм. За энэ болохоор Франц нэршилтэй билүү. Blueberry cheesecake гэхгүй юу? Десерт 39-ийн лого нь бас амар игдүүтэй байгаа сте. Монголход л энэ бүрхэн гişүү задарчтай. За энийг өштэй нэг задлахгүйгээр эндээс нь зүгээр шууд халбахтажээ.
Оо. Энэ бүр яг солонгос хамтаар байна шүү. Тэгээ дээдлэлт нь юм гоё кремтэй. За энэ тоорсонд орсон. Энэ бүр яг солонгост идчихсэнтэй адилхан амттай. Эдний энэ крем чизкейкүүд нуусаа амар гоё. Тэгээ орхолгондоо дандаа крем чизкейк идчихсэн байхгүй юу? Урган бас юм бах та. Урган бас нөгөөдгийнхээ савлгаан бас юм хөөрхөн заяа. Хөөрхөн дэдэ шиг онгол. За энд нь бол би нэг дуртай биш ээ. Энэ юу ч хэлээд нэг юм том юм зузаан гуралтай талхан дотор одоо нэг юм чиз крем байгаа байхгүй бас зүрэн амсаад өрөх чи дээдэлтэй юм сахар ёо энэ ойрт болохоор ийм том талах. Яа бин тостог биш гэж хэлснэ буцаалаа. Нэг хазаар. Нэштэй. Ингээд нэг юм гоё бэкерийн гадуур явахаар нэг гоё бүр юм амар гоё гурилны ингээд үнэртэй бүр ингээд хорхоо өдлөөд шүү дээ. Яг тийм үнэртэй заяа. Нөгөө юун таарахгүй амар ч юм. Заавал нөгөө гараа оролцуулах хэрэгтэй болоод байна. Харагдаж байна уу? Яг тийм гадналт нь тийм гоё амттай тэгснэ. Дотортой чиз крем нь бүр амар гоё. Үгүй энэ ямар гоё юм бэ? Яна ээж авда. Дандаа идчихээ. Залсан нэг бүтэн юм гоочтой. Ямар ч гэсэн юм грин титэй роллохгүй юу? Чи ямар ч гэсэн миний урмыг хугалсангүй. Ийм л учраас би десерт хүчээс маш их дуртай, байнгын орчтойг иддэг байсан. Гор ингээ мэдээллийг нь бүр ингээ нарийн оруулаад биччихье заяа. За би гэртээ ирлээ. За нэгдүгээрт сормоосоо хэлгсэн. Тэг ингээд хамгийн ер нь богинохноор нь би өмнө нь бол 11 12 хэлэгдэг ус ахгүй. Тэгээд сая болохоор 9 10-аар урт хэсгийг нь ормоор тэгээ богинохын хэсгийг нь 9-ээр хэлгсэн. Нөгөө дэрвгэр болохоор яалтчгүй амар too much харагдаад байна. Гэхдээ яг уу баяр наадам болж байгаа юм чинь жоохон too much байхад ер нь яхад гэж бодлоо. Тэгээд ингээд сормоос хийх нь надад одоо ямар давуу талтай гэдэг вэ гэхлээр би шууд ингээд нүрээ бутгаа болчдөг. Хөнгөн ингээд нүрээ цэвэрлээл өглөөдөө бол сайхан нарны цоо төрхөл кремээ тавиал нүур бутахад ингээд амар стресстгүй. Тэгээд контур зурхаар яхаа амарч гэсэн. Одоо сүүлийн үед надад болохоор контур зурх нь яг ямар сул талтай байгаа вэ гэхлээр өглөөд ингээд ер нь бол амар их цаг ороод байгаа. Сүүлийн зөв зургийг, айтайхан зургийг гэсээр итэл. За тэгээд оройд болохоор тэр чинь ингээд бүр цэвэрлээд ингээд нүд рүү баян бодог ороод байгаа. Тэгээд би нүдэн доторхоо хүртэл ингээд амар сайн цэвэрлээд ер нь бол орой болгон цэвэрлэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр жоохон юм ингээд гिचүү тэгээ ингээд огт контур зурхгүй юу гэж бодохгүй гэхээр миний давхраа угаасаа ингээд амар том болохоор амар юм уйлдсан чимшиг хавдсан чимшиг эсвэл давхраа нь бүр хит фейл харагдаад идэг болохоор ямар нэгэн байдлаар нэг бол сормостой байх нэг бол одоо контур зурах гэсэн юм сонголт байгаа байхгүй надаа. Тэнгүүд ингээд би бол яг хуу танил намайг мэддэг таньдаг хүмүүстэй бол гайгүй харин ингээд бусад үед ингээд гадуур тгээ явж хахаар ингээд амар яана энэний давхраа гэсэн юм шиг ингээд хараад идэг болохоор амар төвхтэй идэг байхгүй. Тэгээд тийм болохоор нэг жоохон ингэжүүлэг арай хүн шиг харагддсан болов гэсэн бодлоор тэгээд дээрээс нь бас ингээд нүд сэрхчдэг юм шиг санагдав. Тэгээд би болохоор сүүлийн 3 жил бараг тасралтгүй ингээд юу ясаахгүй юм. Сормос хэлгсэн. Тэгээд өөрийгөө хизээч ахад сормосгүй ингээд байж чадахгүй гэж бодсон чи хараа эсэргээрээ ингээд 6-7 сар сормосгүй байсан байна. Тэгэхээр ерөн цаашдаа тэгээд сормостой ч байж чадна, сормосгүй ч байж чадна л гэсэн ер нь юу байна. Тэнгүүтээ штэ би сая нөгөө десерт 30-аас аваад сая машин дотор идээ. Тэгээд аав ээжэнд очиод аав ээжтэй хамт идчихээд манай хоёр намаа загнаад битгий амар сахартай мэд бид 3 минут загнасан л амар сахартай мөнгө үрлээ яалаа юу чи хүнтэй суу яасан ийсэн 3 талаас хэрэлдээ сүулдэ би шал тэмээ танаад ирлэмэрлээгээд хэрэлдээд сүулдэ эвлэрээл саллаа. За тэгээд тэрэн дээр нэмээд болохоор миний машин өнөөдөр амар ачаалттай байна гэд өнөөдөр засч чадахгүйгээд
Тэгээд би аавд үлдээгээд аавын машиныг унаад ирсэн. Маргааш аавын машинтай ажилдаа яваад аав болохоор маргааш өглөөгөр очиод нөгөө засварчин дээр цаг авцсан. Тэгээд юмнуудаа янзлуулчих гээд. Тэгээд сүүлийн үед бас машины нэг хит юмнууд болохгүй байгаад тэрэндээ амар стресстэй байсан чинь маргаашгүй тэгээд юмнууд нь шийдэгдээд маргааш гэхэд аав янзлаад өгчнө гэж юм. Тэгээд маргааш бол ажилдаа зүгээр аавын машиныг унаад явчих. За тэгээд өөр ч нэг сонь сайхан юм үгүй. Одоо 1-р, 2-р, 3-р ажиллаж наадмын амралт боллоо. Наадмаар сайхан өдөө гадаа яваад гоё сэтж ороод ямар ч хасан гоё наадмыг хүлээж байна. Би бол наадмын баярт бас туртай маш их туртай. Ер нь бол Монгол уламжлалт ерөөсөө томоохон 2 баяр л шүү дээ. Наадам цагаан сар гээд. Ямар хурд юм саяхан л цагаан сар болчихсон чи одоо ингэ наадам болчихсон 7 сар. Одоо нэг мэд шинэ жил болох юм байна л та. Бүр нөгөө 25 хүрчээр ээжээ яана болиулаач гэдэг шиг үнэн л юм байна. Нэр болиулаач гэмээр амар хурдан цаг хугацаа өнгөрт юм. За тэгээ ер нь бол нэг иймэрхүү байна. Бичлэг нэг иймэрхүү. Тэгээд daily vlog стил угаас орохгүй л байгаа тий. Тэгээд ямар ч байсан. Гэхдээ би бол огт бүр бичлэг хийхгүй таг алга болохгүй одоо шүү дээ. Ингээ гоё бичлэгтэй байна. Тэгэл ер нь бол яг юм үндсэн ийм одоо контент юм хүмүүс үндсэн ажилла болгоогүй учраас их юмнаас төрөө тавиал спешиал юусэн ханддаггүй. Одоо тухайн сэтгэл зүй, цаг зав, ядралт, ажил төрөл юмнаас хамаарж агаад би өөрөө жоохон feeling high болсон үедээ бичлэг хиймээр л санагддаг. Тэрнээс бусад үед бол ерөөсөө нөгөө юм vlog хийдгэж баг мартай заримдаа хүн хэлэхээр ингэ санаж манайд. Тэгэхээр ер нь сэтгэл хөдлсөн үедээ л хийнү гэхээсээ би нэх ингээл одоо ямар ч хийцгүй байх та бичлэг хийчтэй мүү гэж юусоо бодож хийдгүү. Одоо нэг ийм бичлэг хий гэж зорж бас хийдгүү. Зүгээр л яг л мэдрэмжэл даадаг. Яг камера хасаагаад юм яриа суумаар ч юм уу эсвэл камера хасаагаад гадуур дотор явмаар ч юм уу нэг тиймэрхүү үед л гарвал хийн. Тэрнээс камерны ард бол надад бүр илүү их ингээ амьдрал өрнөж байгаа байхгүй юу. Камер дээр би ер нь дандаа ганцаараа идэг шүү дээ. Камерны ард бол ерөөсөө тэгэл өдрийн 24 цагийн ингээл 8-д нь л гэртээ ирж унтчихин. Тэгээ үлдсэн бусад бүх цаг нь гадуур ингээ байж идэг. Найс нөхдөдөө уулздаг, ажил төрөлтөө явдаг, олон төрлийн юм хийдэг, ийш тийшээ явдаг гэд ер нь бол маш их юм хийдэг. Тэр болгоныгоо бичлэг ерөөсөө болгож чаддаггүй. Тэгэл хай нэрнгэсэл яг сэтгэл хөдлөс үедээ л бичлэг хийдэг дээ гэж өөрөөр нь боддог. Угаасаа ш тэгдэг. За тэгээд энэ бичлэг ямар ч зүгээр ингээ дууслаа. Десерт 30-с таалагц. Тэгээд яг идчих ах үедээ ингээ харахчаад их ганц 2 цагийн дараа нөгөө гидс ингээл цодоогоол дүүрэл амар ам ингээ сахар амтагдаад ирэхээр ингээ хүн уур хүрээд штэ. Би одоо яг тийм үедээ байна. Амар уур хүрээд ёо яах гэж бахаа мэдчихвэ гэж бодогдоод уур хүрээд. Гэтэ ах ямар ч байсан амсаад үзчихлээ. Ингээ нэг хорхоогоо дарсан. Одоо би нэг юм ёо сахартай ямар муухай юм бэ гэж бодчихоор амар гоё хэдэн хоног сахар идтгүү бүр авахт амсдаггүй. Давслаг юмар үлсөөл тэгэл ер нь сахар идэхгүй бол одоо ч би нэг амар бол нэг амар туршилттай бас байгаад байгаа ч биш байхгүй юу. Тэгээ ер нь бол энэ турах тархалах бол маш ядаргаатай байна. Би орог 7 хоногийн дотор турж 7 хоногийн дотор таргалж гин. Тэгэл хүмүүс намайг мэдхгүй нэг хിവэрэл байгаад байна гэдэг шиг. Би болохоор бүр ингээд өдрө болгоо өөрийгөө ингээ харж байгаа хүн шүү дээ. Ёо гиз бүр за энэс хэтрүүлбэ яг ингээ болохгүй шүү гэл. Тэгвэл ингээл яг 2-3 ил хасгаараа догтлол буцаж ийдэж мэдээл. Нэг юм 5 тойрогоос бол би хизээш гарахгүй юм шиг гэлээ. Тэгээ дээрэс нь бас штэ би сүүлийн үед ер нь ингээд амар олон миний ингээд танд гайгүй гэж боддог. Айгу олон хүмүүс Herbalife-д яваад байгаа байхгүй юу. Тэг би ингээ Herbalife-д явж үзмээр гинт санагдаад тэр чинь амар нөгөө би чи ер нь бол өглөөс ирэх айгу сонирхолтой штэ. Ирж дунтаад өглөөс ирвэл гоё идэг болохоор. Тийм өглөөний клуб гэж байд юм шиг л штэ. Ер нь Herbalife ажиллаулдаг хүн байна уу? Өөрөө одоо тэ зөвлөх мөвлөх хийдэг хүн байна уу? Уудаг хүн байна уу? Ер нь нэг тайлбарлаад өгч. Миний нэг одоо анзаарснаар жоохон зардал өндөртэй юм шиг санагдсан. Одоо тийм уурах шейк юм хум жоохон өндөр идэг юм шиг. Гэхдээ яг л миний Herbalife хэрэглэдэг хүмүүс айгүй тийм дээрэнгээсээ юм цоглог, залуулаг, цэвэрхэн, турхай байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би Herbalife чинь бас тохируулаад тааруулаад хэрэглэдэг хүндээ бол гоё юм шүү гэсэн бодлоо сүлээ төрөөд байна. За нэг тиймэрхүү. Тэгэхээр Herbalife-ийн тухай мэддэг юм байвал надад бас хэлээрээ. Тэгээд дараагийн бичлэг бол наадмын бичлэг орох бах. Тэгэхээр наадмын бичлэгийн дараа уулзъя.